За үзэгчдээ 100 минут мэдээллийг төрийн ордноос шууд амжуулан үзүүлж байна. За тэгэхээр ерөнхий сайдын зүгээс бол улсын хурлын гишүүн их хоёрыг хууль зүйн сайдаар томилохоор ард түмэндээ бол мэдээлэл хийсэн. За энэ талаар хууль зүйн сайд Мөнхбаатараас тодруулан хүргэе. За түүний хувьд энэ талаар мэдчихсэн хэсэг талаар зарим мэдээллийг тодруулан хүргэе. За сайн байна уу та? Сайн байна. За тэгэхээр ерөнхий сайд бол одоо хууль зүйн сайдаар их хоёрыг гэдэг мэдээллийг хийсэн. Таны хувьд ер нь одоо энэ томилгоог мэдчихсэн үү? Ер нь хэрхэн хүлээж авав? За юуны өмнө хууль зүйн дотоод хэргийн яам, хууль зүйн дотоод хэргийн салбар бол одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Хуулиар хүлээсэн үүргээ одоо бүрэн биелүүлж ажиллаж байгаа гэдгийг одоо хэлье. За хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдоод дараахан удаагүй байгаа. Гэхдээ яг бодлогын олон асуудал дээр бол одоо төвлөрч ажиллаж байгаа. Та хүмүүс мэдж байгаа гэж бодож байна. За юуны өмнө эрх зүйн шинтгэлийн одоо 10 жилийн хөтөлбөрийг одоо боловсруул дуусаад байна. Одоо эх 10 жилд эрх зүйн ямар шинтгэл хийх вэ гэдэг бодлогын баримтыг боловсруулсан гэсэн үг. За мөн олон хууль тогтоомжуудыг бол одоо боловсруулад байна. Өргөн барихад бэлэн болсон. За авилгатай тэмцэх багц хууль байж байгаа. За гэр бүлийн хууль, гэр бүлийн хэргийг шүүгд хянан шийдвэрлэх тухай хууль. За хар тамхи мансруулалттай холбоотой ял шийдэгдэж чангадах чиглэлээр гэдэг юм ингээд олон хуулиуд одоо бэлэн болсон. Үүнийг одоо намрын чуулганд өргөн барихаар гэж бэлтгэсэн одоо ажиллаж байгаа. За мөн оюут толгой холбоотой арбитрийн хуралд бол одоо оролцож байгаа. Энэ ажлын хэсгийг одоо бие халж байгаа. За энэ холбоотой бэлтгэлийг хангаж энэ арбитрийн хуралд бол оролцсон. За лондонд хурал болж сая дууссан байгаа. За энэ шийдвэр бол одоо манай талд Монголын талд гарна гэдэгт итгэлтэй байна. За энэ ажлуудыг хийж үздэг байна. За нөгөөдгөр бас энэ одоо хуулийн байгууллагуудыг үйл ажиллагааг нэг дахин одоо авч үзэх шаардлага байна. Үйл ажиллагааны шинжлэх шаардлага байна гэж үзэж хуулийн байгууллагуудынхаа буюу одоо харьяа байгууллагуудынхаа бүх одоо агентлагуудад процессын дахин инженерчлэлийг хийж эхлүүлсэн. За эхний үеийн одоо цагдаагийн байгууллагын процессын дахин инженерчлэл сая дууссан байж байгаа. Үүний дагуу бүх байгууллагын үйл ажиллагаадаа шинтгэх ийм ажил бас одоо ингэж хийгдэж байна. За стратеги 16 ордыг одоо хуулийн дагуу олгосон асуудлаар одоо ажлын хэсгийг бас бие халж ажиллаж байна. За энэ хүрээнд бол энэ байгалийн баялагаас иргэдэд тэгш үтэмжтэй олохын асуудлыг одоо нэмэгдүүлэх асуудал зорилготой гэсэн үг. Нөгөөдгөр хуулийн дагуу олгосон бол түүнийг дэмжиж явна. Хууль бас олгосон байх юм бол түүнийг туслаад явна гэсэн юм байр суурьтай байгаа. За энэ бас зарим хүнд бас таалагдахгүй байж магадгүй. За энэ мэтчлэн ингээд олон зүйл дээр одоо бас төвлөрөөд ингээд ажиллаж байна. Одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлууд бол хэвийн салбарын үйл ажиллагаа хийж явж байгаа гэдгийг одоо юуны өмнө бас хэлье гэж бодож байгаа. За одоо зандар шидарч дарагтай бол одоо би улсын хурлын түвшиндчдэр засгийн газарч одоо олон жил хамтран ажилласан хүмүүс шүү дээ бид. За би бол одоо хууль зүйн дотоод хэргийн сайдаар энэ хөрийг томилж байгаа тухай шийдвэрийг бол одоо та нартай адилхан тэр мэдээлэлээс одоо мэдээнээс үтсэн. Тэ өглөө нь бол битээр болон тааралцсан. За тухайн өдөр бол нөгөө чинь 2 дахь өдөр байсан баха тийм ээ. 2 дахь өдөр бол хууль зүйн байгаагаар хууль зүйн салбарын төсөв орсон. За үүнийг бол хууль зүйн байгаагаар дэмжсэн. Тийм учраас би энэ асуудлаас орж танилцуулсан, салбарын төсвийг дэмжлээ гэдгийг танилцуулсан маш сайн байна гэдэг дээр бол гар барьсан салсан юм байна. За тэгээд одоо өдөр нь тийм мэдээлэл хийдсэн. Гэтэ яг уу ер нь засгийн газрын танхимын гишүүнээ чөлөөлөх одоо хоёрт нь бол өөрийнх нь эрх. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа одоо миний тухайн шийдвэр гаргаж байгаад одоо надтай яриад тухайн шийдвэрээ хэлж болно. Бас хэлэх ёстой гэж бодож байгаа. Энэ бол Мөнхбаатар Зандан шатар гэдэг хоёр хүний харилцаа биш. Энэ бол төрийн харилцаа. Тийм учраас засгийн газрын гишүүнтэй холбоотой асуудлыг одоо холбогдох хууль журмын дагуу танилцуулаад одоо шийддэг байх нь зөв болов гэж бодож байна. За нөгөөдгөр бас бид бас хувийнхаа хувьд бас гэмгүүл одоо явж ирсэн юм хүмүүс. Ер нь одоо улс идэвхтэй тэгэл эргээд уулзах нүртэй дахиад уулзах даваатал амьдруулах зүгээр шүү дээ. Ер нь бол би бол тэгж боддог. Тийм учраас одоо хүнийхээ хувьд ч гэсэн бас жоохон удирдахгүй зүйл болчихудаа л гэж одоо харсан. Таны хувьд одоо яг ямар үндслээр яг таны чөлөөсөн гэж хэлсэн юм бэ? Та юу гэсэн зүйл вэ? За би мэдээлэлээс л харсан. За ард түмэндээ хандаж байгаа мэдээлэл гэдэг нэлээд автцсан нэртэй юм болов гэж харсан. Гол асуудал нь бол одоо намайг чөлөөлж энэ хөрийг томилж байгаа тухай л одоо тийм одоо шийдвэр байх шиг л дээ шүү дээ. За мэдээллийн агуулгаас нь ингээд үзэхэд бол одоо нөөцний хэргийг шалгах асуудлыг одоо шалгуулах зорилгоор одоо энэ томилгоо хийж яана гэдээ хэлчихэж байгаа шиг байна лээ. За ер нь одоо яг би хууль зүйн дотоод хэргийн сайд болоод нэг л зарчмаа би олон нийтэд хэлсэн. Одоо тэр зарчим бол би бол хэрэг ярихгүй бодлого ярина гэдэг хэлж байгаа.
хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд бол эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэдгээ би зарласан. Энийгээ би олон нийтэд хэлсэн, ерөнхий сайдад хэлсэн. За би хуулийн байгууллагын удирдлагуудыг ш дуудаад мөн адил ингэ хэлсэн. За энэ бол миний өөрөө зарчмын байр суурь, хууль нь ч өөрөө ийм юм. Ийм учраас миний зарчмын байр суурь, хатуу байр суурь бол одоо ерөнхий сайд зандан шийдрийн явуулах байгаа улс төрийн үйл ажиллагаанд бол би одоо саадуулсан юм байна гэж ойлгож байгаа. Тийм учраас намайг чөлөөсөн гэж үзэж байгаа. Одоо тэгж харагдаж байна. Мэдээлэл агуулгаас. Ер нь мэдээллийг ингээд харахаар хэн нэг одоо буруутгах, за мөн тодорхой хэрэг шалгах гэсэн ийм агуулгатай тийм одоо мэдээлэл хийсэн байж байгаа ч гэдэг бас харамсалтай байгаа. Ер нь одоо шударга улсыг ерөнхий сайд маань өсөж байгаа болвол нь хуулийн байгууллагуудыг шүүх прокурорыг одоо цагдаагийн болоод авилгатай тэмцэх газрын хараат бус ажиллах нөхцөлийг л харин бүрдүүлж дэмжих юм бол энэ өөрөө шударга улстай юм байна. Улс төрөөс хараат байгаад явах юм бол харин энэ өөрөө шударга бус зүйл болоод явчих учраас энийг бол хэрэгтэй. Тийм учраас ер нь бол одоо популизм бол шийдэл биш шүү дээ. Шийдэл бол хууль. Шийдэл бол хууль дэдлэх энэ зарчмд байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг л одоо баримтаад явах хэрэгтэй болов уу гэж би бодож байгаа. Ер нь одоо цаашдаа ч гэсэн хин ч гэсэн одоо хууль зүйн сайдаар томдогдлоо гэсэн энэ зарчмыг баримтаж ажиллах нь одоо зүйтэй гэж би одоо харж байгаа. Ерөнхий сайдын мэдээлэлд бол одоо энх хоёрыг нүүрсний хэргийг эрчимтэй эрс шийдэмгийн шалгуулахаар томилж байна гэдэг зүйлийг хэлсэн л дээ. Тэгэхээр ер нь тантай ерөнхий сайд нүүрсний хэргийн талаар энэ хэргийг шалгамаар байна. Одоо тэгээ сайдын эрхүүргээс давсан зүйлийг шаардж ирсэн үү? За нүүрсний гэх хэрэг гэдэг маань бол яг нүүрсний сонсголоор одоо яригдсан баримт материалуудыг би ярьж байна гэж ойлгосон. За энэ баримт материалуудыг бол сонсголын дараа бол ингэсэн юм байна лээ. Цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, авилгатай тэмцэх газарт одоо хууийг нь хөрвүүлсэн юм байна лээ. Ер нь одоо эрх хэмжээч тэр юм. Ингээд хөрвүүлсэн учраас цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллагын бол энэ хэргийг одоо хэн шалгахыг 3 байгууллага хөрвүүлсэн учраас гэхээр прокурор харьяалал тогтоогоод цагдаа тагнуултар байгаа хэргийг авилгатай тэмцэх газар нэгтгэн шалгах нь зүйтэй гэж үзээд шийдвэр гаргасан юм байна. Тэгэхээр одоо цагдаагийн байгууллага шалгах эрх хэмжээ байх болчихдог гэсэн үг шүү дээ. Авилгатай тэмцэх газар шалгана. Мэдээж одоо шалгах нь зүйтэй. Зөв. Энийг шалгах ёстой, энийг мухарлах ёстой. Гэтэ шалгах байгууллага нь бол авилгатай тэмцэх газар. Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрх асуудлын хүрээнд энэ одоо шалгах эрх хэмжээ байхгүй нэ гэж одоо ойлгочихвол. Тийм учраас одоо энэ сэдв бол одоо би сайн ойлгоогүй. Энэ асуудыг бол мэдээж одоо ерөнхий сайд авилгатай тэмцэх газар дээр нэгтгэн шалгаж байгаа гэдэг бол гэсэн мэдээлэл бол байгаа байх гэж бодож байна. Намын даргын зодон одоо улс орны хэмжээнд хүрээд за цаашлаад одоо хууль шүүхийн байгууллагыг үүндээ оролцуулах одоо бас сэтэл төрж байгаа нь таны хувьд хуулийн хүний хувьд ер нь ямар санагдаж байна? За ер нь одоо намын даргын өрсөлдөөнөөс одоо болсон болоод одоо үжиглээд явж байгаа ийм асуудал байна шүү дээ. Ер нь би нэг зүйлийг л одоо хатуу хэлмээр байгаа. Ер нь улс төрчид өөрсдөө улс төрийн одоо энэ зодооныхаа талбар эндрийг одоо хуулийн байгууллагууд болгож болохгүй гэж бодож байна. Хуулийн байгууллагууд бол хараат тусаар одоо үйл ажиллагаагаа явуулдаг, шударга усыг сахиулдаг, энэ үргэлж биелүүлж ажиллах хэрэгтэй. Түүнээс биш ерөөсөө улс төрчдийн зодооны ингээд талбар болчих юм бол энэ өөрөө нийгэм одоо тавигдах шударга ус гэдэг зүйл нь алга болно гэдгийг бодох хэрэгтэй. Шударга ус гэдэг хаана одоо зөгтөг зүйл вэ гэхээр шударга ус гэдэг бол одоо хүчтэй гэдэг юм уу, сүртэй гэдэг юм уу ярьж байгаа та огт биш. Шударга ус гэдэг бол үнэн байгаад байвал тэр зохино. Тийм учраас үнэнд л хамгийн ойрхон зогтдог зүйл бол одоо шударга ус гэж би бодож байгаа. Тэр агуулгаараа одоо байгаасаа гэж бодож байна. Ийм учраас бас энэ хуулийн үндсэн хуулиа бас дэдлэх, хууль дэдлэхийн зарчмууд манай улс төрчид одоо баримталж ажиллах шаардлагатай байна л гэж харж байна. За баярлалаа. За.